Баяр баясгалан олхон. Монгол эмэгтэйн Христ рүү ирсэн аялал. 11-р бүлэг газар нутгийг эдгэх. Хаврын нэгэн нарлаг боловч сэрүүн өглөө би Хүдрээ Янжмаа хоёрын Шарлот хот дахь гэрийн 2 давхарт байрлах унтлагын өрөөнд хэвтэж байлаа. Янз бүрийн нөхцөл байдал намайг 2021 оны 4-р сард Хойд Каролинад хэдэн өдөр авчирч энэ номонд эцсийн засвар хийж гэр бүлийн бусад гишүүдтэй холбогдоход хүргэв. Хөвгүүд илүү том болцгоосон бас хөгжилтэй, гэрэлтэй харагдаж байв. Хүдрээ өдөр нь агааржуулалтын техникчээр ажиллаж, шөнө нь 2 дахь ажил нь буюу гэртээ хуучин буудан засаж борлуулах бизнес эрхэлж байсан нь Янжмааг Кайстад суралцаж байх өдрүүдэд анжиргаагаа залгуулахаар хийж байсантай нь ижлэхэн ажил байв. Орой болгон гэр бүлийн 6 хүн цугларч хамтдаа Библиэс уншиж, ярилцаж, залбирч байлаа. Энэ үед гэр бүлийн ихэнх гишүүд нэлээд ядарсан харагдаж байсан ч тэд дор хаяж хэдэн минут хамтдаа өнгөрүүлэхийг урьдчил болгосон нь надад их сэтгэгдэл төрүүлв. Би кофе чанахаар доош бууж Янжмаагийн 7 хоног тутмын Библийн хичээлээ эдгэрлийн залбиралтай хамт хийж байсан газрын ойролцоо хүрч очив. Түүний дэлгэцэн дээр монгол хүмүүсийн царай эгнэж байсан. Заримийнх нь толгой дээр сэнсийг санагдуулан моднууд харагдах нь монгол гэрийн өннүүд байв. Энэ залбирлыг хээр талаас ч гэсэн хэн нэгэн өлсөн сонсож байна гэж бодоход л гайхамшигтай. Сар тахал аимшигтай байсан ч дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүмүүсийг шинэ арга замаар холбогдох хүргэсэн нь энэ байлаа. Янжмаагийн онлайн Библи судлал, залбирлын цуглаанд 2021 оны эхээр 200 хүн оролцсон нь 4-р сарын 3 дахь 7 хоног гэхэд 373 хүн болж 87%-аар өссөн байна. Тэрээр Янжмаа залбирч байхдаа залбирал хэрэгтэй янз бүрийн хүмүүсийн дэлгэцэн дээрх нүүрэн дээр хуруугаараа гүйлгэж байгааг харав. Цөөн хитэн уйлж нэг эмэгтэй нурганы өвчин эдгэрсэн. Би юу ярьж байгааг ойлгохгүй байсан ч хүмүүсийн нэмсгэлсэн байдал нь ямар нэгэн зүйл болж байгааг харуулж байв. Бас нэг удаа Хойд Виржиниагаас пастор Билл мэндчилгээ дэвшүүлэхээр орж ирэв. Янжмаа түүнийг тайторуулж бүх зүйл урагштай байгааг хэлж, мөн би тэр хүнтэй Сиэтл дахь танилуудынхаа талаар товчхон ярилцаж амжив. Эдгэрэл энэ хүмүүстэй холбогдох арга зам байсан нь илт. Монголд байх хугацаанд би Янжмаад газар нутгаа эдгэх буюу их хүчирхийлэл, аимшиг болж байсан газрын талаар залбирах тухай ярьж байсан юм. Би түүнд олон зуун жилийн турш боолын зах байсан Виржиниа муж улсын Ричмонд зэрэг газарт Христ итгэгчдийн хийсэн гэмшлийн алхмуудын талаар хэлэв. Мөн нэгэн цагт Америкийн индианчуудын эзэмсэж байсан газар нутагт эртний замаар зарим итгэгч хүмүүс алхаж, грек хэлэлцээрээ байнга зөрчиж байсан Америкийн эртний суурьшигчдийн өмнөөс уугуул ард иргэдийг үе олноор нь хөнөөсөн шудраг бус явдалд гэмшиж байсныг хэлэв. Энэ ойлголт түүний сэтгэлийг ихэд татаж байгааг ч харж байлаа. Олон улсад 2003 онд хийсэн генетикийн шин судалгаагаар дэлхий дээрх эрчүүдийн дийлэх хэсэг нь буюу 16 сая эсвэл 200 эрэгтэй тутмын нэг нь Чингис хаан болон түүний хөвгүүдээс гаралтай болохыг олж тогтоожээ. Хатуухан хэлбэл хаан болон түүний хөвгүүд Аз даяар хүчирхийлэл үйлдэж асар олон татвар эмсийг цуглуулж 800 жилийн дараа эдгээрийнх нь үр дүн гарч иржээ. Хөвгүүдийн 3 дахь нь болох өгөөд 1237 оны намар үйлдсэн аимшигт гэмт хэрэгээрээ алдартай. Тэрээр өөрийн эгч Чичэгэнтэй гэрэлсэн ойр довг аймагуудад дургуутсан байв. Ойрдууд байгаль нуур хүртэлх ой модон дунд амьдардаг байжээ. Энэ овог өгөөдийн татвар эмст хангалттай огтыг нийлүүлээгүйгээс нэгэн аимшигт өдөр түүний цэргүүд 7 наснаас дээш 4,000 эмэгтэйчүүд огтыг олж эрэгтэй төрөл төрөксөдтэй хамт задгай талбай руу чирэв.
охид эмэгтэйчүүдийг нүцгэлж, дараа нь аав, ах, нөхрийнх нь нүдэн дээр хүчирхийлсэн байна. Үүний улмаас 2 охин нас баржээ. Түүгээрч зогсохгүй хүчирхийлэлд өртөөгүй зарим охиныг хааны ордон руу илгээдэг. Эсвэл бүр торгоны зам дагуу байрлах буудалд аялагч худалдаачдад биеийг нь үнэлүүлдэг байжээ. Тэр үед монголчууд олон аимшигт хэрэг үйлдсэн. Үүний дотор хэдэн жилийн өмнө ялагдсан Хятадын армийн дайчдыг бөөнөр нь эмлэж доромжилсан. 2 соёл бие биенээ үзэн ядсаар ирсэн бас нэг шалтгаан аж. Гэхдээ олон мянган эмэгтэйчүүд охтыг хүчинтсэн хүчирхийлэл нь Монголын жишгээс ч дээгүр орж байв. Монголчууд үүнийг сайн мэддэг тул бидний нэгэн залбирлын үеэр Янжмаа энэ явдлыг бидэнд бас дурссан юм. Монголд бэлгийн хүчирхийллийн тоо тэнгэрт тулам өндөр байгаа нь хүчингийн гэмт хэргийг эмэгтэйчүүдийг айлгаж дарангуйлах, зэвсэг болгож байсан түүхтэй уялдаж байна уу гэж тэр бодлоо. Олон зуун жилийн турш Азийн тал нутагт үйлдсэн хүчирхийллээс гарсан ямар нэгэн чөтгөрийн сүнс 21-р зуунд монголчуудыг даган зовоож байна уу? Монголд тэр хүчирхийлэл өдрөөс өдөрт давтагдсаар байна уу? Өгөөдийн харгислалын өмнөөс үндэсний гэмшлийг төрүүлэхэд юу хэрэгтэй юм болоо гэж тэр бодлогошров. Бараг 800-ны өмнө хүчингийн хэрэг гарсан газарт газар шорооныхоо төлөө бурхнаас өршөөл гуйж зогсоход олон хүн хэрэггүй гэдгийг би түүнд санууллаа. Монголчууд тэр талбай хаан байдгийг ядчил ойрдууд хаан цуглардгийг таамагладаг байж болзошгүй. Улаанбаатарын баруун талд эртний нийслэл хар хормоос хойд зүгт байх магадлалтай. Бид энэ талаар залбирч бурхнаас Янжмааг яах ёстойг нь чиглүүлж өгөхийг гуйв. Харин энэ хооронд би гэр бүлд нь Америкийн сайхан хэсгийг харуулахыг хүсэж байв. Бүүнг хотын ойролцоо амьдардаг нэг найз маань биднийг ууланд байх томоохон байшинд нь зочлохыг урьсан юм. Бороотой бэм гаргийн өглөө бид баруун зүг хөдөлж эхлээд Ков дахь Билли Грэмийн сургалтын төв байрладаг Ашвилл хотод зогсов. Энэ газарт амралтын төв дотуур байр үзэсгэлэнтэй сүм байдагч харамсалтай нь борооны улмаас явах боломжгүй болсон байв. Янжмаа Эл-Абрид үдсэнтэй нь харьцуулбал өөр амралтын төв ямар байдгийг харахыг хүссэн ч бидэнтэй уулзсан хөтөч нар биднийг зочдын төв болон сүмийн бүс рүү орохыг хязгаарлахыг хүссэн юм. Үүнийг үл тоомсорлон бид сургалтын төв гэж нэрлэгдэх асар том тоосгон задгаа зуу, лааны олон суур, ой модоор бүрхэгдсэн толгод руу харсан асар том цонх бүхий угтан авах гоёмсог талбайтай том барилга руу өгсөн очлоо. Байшингийн хаа нэгтээ уулзалттай байсан ч бид гуйж ороод номын дэлгүүр, дүүжин сандал бүхий сайхан үүдний талбай, ойр орчмын уулсын үзэмжийг товчхон харлаа. Бороо орж байсан ч Янжмаа хүүтрээ хоёр тийшээ гүйж очоод өөрсдийнхөө зургийг дарав. Дараа нь бид Blue Ridge-ийн замаар өгсөж, бүүн рүү чиглэхэд маш их бороотой, манантай байсан тул нэг цагийн дараа замаа орхиж, хөндийг гатлан зорьсон газар руугаа явлаа. Миний найз Элизабет, Питер Барри нар 7 хүүхдийн эцэг эх. Биднийг багтаах боломжтой цэлгэр байртай. Тэд гэр бүлийн зарим гишүүнээ урьсан байсан тул 25 хүнд зориулсан ширээг зассан байлаа. Би Барри нартай хамт 1990-ад оны эхээр Питтсбургийн ойролцоох Тринити Епископийн сургуульд суралцаж байсан үерүүгээ буцаж очив. Тэр цагаас хойш Элизабет бид хоёр байнга холбоотой байсан. Харин Барригийн гэр бүл монголчуудыг ихэд сонирхлоо. Ингээд маргааш өглөө нь амьдралыг өөрчилсөн үйл явдал болох гэж байхад ямар ч сүр дуйлангүй байв. Гэрийнхээ нарлаг хэсэгт суугаад өдөр бүр урам зориг өгөх подкаст хийж байсан Элизабеттай жаахан ярилцахаар эрт босоод ирлээ. Барригийнхэнд өөрийг нь баяр баясгалан гэж дуудаарай гэж хэлсэн Янжмаа өрөөнд орж ирэхэд би Элизабетийн юу хийж байгааг тайлбарлав.
Элизабет биднийг мэдээгүй байхад Spotify-д бүртгүүлж монгол хэлээр өөрөө подкаст хийхэд нь Янжмаад тусалжээ. Тэр үед бид үүнийг нь Янжмаагийн онлайн хуудсыг өргөжүүлэх сайхан арга л гэж бодож байсан. Хэдхэн хоногийн дотор сонсогчид ирж эхэлсэн. Учир нь монгол эмэгтэй Библийн сэдвээр урам зориг өгсөн подкаст хийж байгаа нь дэлхий дээр өөр байхгүй бололтой. Хэдэн зуу дараа нь олон мянган хүн нэвтэрч эхэлсэн. 7 дугаар сар гэхэд Янжмаагийн подкастыг 6,000 удаа тоглуулж олон зуугаараа сонссон байх юм. Янжмаа Монголын Христ итгэлийн хүрээнд танигдсан нэгэн болсон ч түүний арга барилыг бүх хүн хүлээн зөвшөөрөөгүй тул тэгж танигдахын хэрээр шин дайснууд гарч ирэв. Монголоос сонсогч олон байсан ч гадаадад байх бусад хүмүүсийн хувьд хэдийгээр сэдвэн танил бусч тэд өөрсдийнх нь хэл дээр бол юу ч хүлээж авахд бэлэн байв. Хойд Каролина дахь айлчлалын маань үеэр өөр нэг зүйл гарч ирсэн нь Бетти Мичелийн өндгөвч өвчтэй. Мөн уушигны хорт хавдрын хожим үе шатанд байгаа бөгөөд хамгийн ихтэй 1 жил амьдрах хугацаа үлдсэн гэсэн мэдээ юм. Бетти эцэст нь Деважн руу явахдаа баяртай байсан тул 87 наснда химийн эмчилгээ хийлгэхгүйгээр шийдэж зөвхөн өвдөлтийг намдаах бага зэрэг эмчилгээг зөвшөөрсөн байна. Бетти олон жилийн турш түүний зөвлөгчөөр ажиллаж тэр хоёр 7 хоног бүр утсаар ярьдаг байжээ. Янжмаа их уйлж байлаа. Тэр 7 дугаар сард Портленд руу нисч Беттитэй уулзахаар бидэн дээр ирсэн. Бүгд үдээс хойш цугларч залбирч ярилцгаасан юм. Янжмааг дагалдан ирсэн хоёр гинтийн зочин байсан нь Сиэтлд амьдардаг нэгэн монгол пастор Мөнх Эрдэнэ болон түүний эхнэр оюун гэрэл нар байв. Тэд хэдхэн хоногийн өмнө подкастыг нь олж сонссон байв. Янжмааг удахгүй 180 милийн зайд ирэх болно гэдгийг олж мэдэв. Тэд Янжмааг хотод ирснээс хойш нэг өдрийн дараа түүнтэй хамт ердөө 24 цагийг өнгөрүүлж мэддэг хэлээрээ залбируулж зөвлөгөө авахын тулд Портленд руу хурж иржээ. Ингээд бид Дженниферийн сайхан зочны өрөөнд цэцэг, гэрэл зураг, мөн сайхан хоолоор дүүрэн газарт цуглав. Бид төмрөөр хийсэн лааны суур дор сэндвич болон бэлүү идэв. Харин Беттигийн өдрүүд дуусч байсан ч монголчуудын хувьд Беттигийн дүр болох дараагийн эмэгтэйг сүнслэг байдлаар төрүүлэн тэр нь аль хэдийн олон нийтэд үйлчилж эхэлсэн байв. Дараа нь нэг удаа Дженнифер 7 дугаар сарын бямб гаригийн үдээс хойш бид хамтдаа селфи хийхээр босов. Зургийн дээд талд цэцэгт даашинз дээгүүр цагаан хүрм өмссөн Янжмаа камер руу гэрэлтэж байна. Түүний цаг дөнгөж эхэлж байна. Хизээ нэгэн цагт түүний газар эдгээгдэх болно. Америкийн нэгдсэн улсын зохиолч сэтгүүлч Жулия Дювиний бичсэн Баяр баясгалан олхон буюу Монгол эмэгтэйн Христ рүү ирсэн аялал номын 11-р бүлгийг та бүлээн авч сонслоо.